Монгол ардын үлгээр 7 настай хүү. Эрт үрд цагт 7 түмэн адуутай 7 баяных гэдэг алтай хааныг үүрлэж хангай хааныг арлан нутгалдаг байжээ. 7 баян өөрөө нэг өдөр 7 түмэн адууга долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөөд ирэхт нь уурганыхаа үзүүрээр өлгөө таяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан галд үрэлтсэн 15 толгойтой атгаалжийн хар мангас гарч ирээд чамайг идэндээ намайг битгий идэж 7 түмэн адуугийн минь идэж яасан ч миний дуу чамайг идвэл адуу чинь минийх бол 7 баян дагжин чичирт сандрахтай эрдэм чадaltaй ухаан төгс 7 настай хүүгээ мангастай тэмцэлдүүлэхээр шийдээд ийхүү мангаст хэллээ. Сэгсгэр сэвлэгтэй 7 настай хүүтэй минь үзэлцээ. За тэгье. 7 баян маргааш өглөөний манд хулаан нарнаар довцог толгой дээр 7 настай хүүдээ уурц барьж өгөөд ном сумын хажууд нь тавиад орхижээ. Гэтэл мангас урцны гадаа ирээд 7 баян хаамай гараад ир. 7 настай хүү нэг гартаа ном сумаа нөгөө гартаа дээлэж ирээд гарч ирэн энд байна. Хайрыг яагаад 7 баян гэдэг юм бэ? 7 түмэн адуугаар нь тэгж нэрлсэн юм аа. Адуу чи унаг байгаа үстэй. Унаг нь ч унаг юм. Харин долгио нуурыг ширэгтэл уучдаг юм да. Нуур гэж шалбаг байгаа. Шалбаг нь шалбаг юм байхаа. Харин хун шуу нисээд гардаггүй юм гэдэг шүү. Шууч гэж болчмор байгаа үстэй. Болчмор юм байхаа. Харин гэрийн тооныг бүрхчгээд байдаг юм да. Гэр гэж урц байгаа үстэй. Урцсан байхаа. Үүднээс нь хараас нь туулаа хоомор нь хүрдэггүй юм гинвэн лээ. Туулаа гэж бүжинхий байгаа үстэй. Бүжинхий юм байхаа. Босоо тэмээн дээгүр хараадаг юм гинвэн лээ. Тэмээ гэж ботголоо үз. Ботго юм байхаа. Босоо хүнээс өндөр юм гэдэг шүү. Хүн гэж хүүхэд л байгаа үстэй. Хүүхэд ахаа. 15 толгойтой атгар хар мангасыг ингээд арчсан юм гинэлээ. Гээд ном сумаа аваад мангасыг харавчихжээ. 15 толгойтой атгаалжийн хар мангас үхдэхийн газар унлаа. Цэцэн ухаан төгс 7 настай хүү аимшигт мангасыг дарж аавыгаа авран амар сайхандаа жаргажээ.